Сайн байцгаана уу? Руна ТV сувгтаа тавтай морилцгоно. Өнөөдөр би та бүхэндээ Америкийн нэгдсэн улсад гарсан солонгос хүмүүст тохиолдсон нэгэн хэргийг ярих гад бэлтлээ. 2008 оны 5 сарын 16-нд Америкийн нэгдсэн улсын Нью Жерси мужийн хойд хэсэг Tenafly хэмээх дүүргийн нэгэн хувийн орон сууц орчмоос цагдаагийн газарт дуудлага ирдэг. Дуудлага авсан цагдаа нар яаралтай тэр газарт очиж байшингийнх нь хаалгаар ормогц гэр дотор үнэхээр аимшигтай дүр зураг тэднийг хүлээж исэн. Цагдаа нар энэ байшинд ирсэн шалтгаан нь бол хүн амны хэрэг гарсан тухай дуудлага байсан. Гэрт солонгос гаралтай 3 хүн хутгалуулан амиа алдсан байдалтай байсан. Хохирогчд нь 27 настай эрэгтэй Ким Ханер, түүний 57 настай ээж, 70 настай нагц ах Соо гэх мэт хүмүүс байсан. Цагдаад дуудлага өгсөн хүн нь нагц ах Соогийн хүргэн байсан. Тэр хүргэний хувьд болохоор хэд хоног хадам аав нь холбоо барихгүй байсан учраас эхнэр нь маш их санаа зовоод очиод шалгаад ирээ гэж хэлсэн учраас шалгах гэж ирээд ийм аимшигтай дүр зурагтай нүүр тулан цагдаад дуудлага өгсөн хүн гэж хэлсэн. Тэрээр хаалга нээлттэй байхаар нь орсон чинь маш аимшигтай муухай өмхөн өнөр үнэртэж коридорт нь хүн амиа алдсан байдалтайг хараад тэгээд шууд цагдаад дуудлага өгсөн байсан. Дуудлагаар ирсэн цагдаа нар хамгийн түрүүнд нэг давхрын коридороос 70 настай Соо, дараа нь 2 давхрт Ханилийн өрөөнд түүний ээжийн цогцыг, Ханилийн өрөөнд байсан шүүгийн дотроос хүнжилт боосон Ханилийн цогцыг мөн олж илрүүлсэн байсан. Ингээд 3 хүн энэ байшинд амнасаа алдсан байсан гэсэн үг. Шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлт дээр бүгд хурц мисээр маш олон удаа хатгуулж нас барсан байна. Үн цогцонд задрал нилээд явагдсныг харахад хэрэг гарснаас хойш нилээд хугацаа өнгөрсөн бололтой байна гэж тогтоосон. Ялангуяа Ханилийн хүзүүнд ноцтой шарах байсан бөгөөд түнчлэн бугуу гарын хэсгээр хамгаалсан сорив маш олон илэрсэн. Тэгэхээр ер нь бол алуурчинтай нэлийн тэмцэлдэж байгаад амнасаа алдсан гэдэг нь бол харагдаж байсан. Ханилийн өрөөнд их хэмжээний цус, бага хэмжээний марихуан буюу хар тамхи, цагаан нундаг мансууруулах бодис зэрэг зүйлсүүд мөн хэд хэдэн хүний кредит карт байгаа нь олдсон. Анхны үзлэгээр гаднаас хүч хэрэглэн нэвтэрсэн шинж тэмдэг байгаагүй, бүх цонх холоод хаалга нь бол ямар ч эвдэрч хинхэрсэн тийм шинж тэмдэг байхгүйсэн. Харин тэднийг бол маш харгисаар олон удаа хутгалан амь насыг нь хөнөөснийг харахад магадгүй таньдаг хүн нь байх магадaltaй, үш хонзонгийн сэтэлтэй аллах байх магадлалтай юм байна гэж цагдаа нар бол таамагласан. Гэтэл гол хэргийн газар болсон Ханилийн өрөөг нэгжих явцад цагдаа нар энэ хэргийг шийдвэрлэх магадлалтай түлхүүр болох Ханилийн өдрийн тэмдэглэлийг олсон. Энэхүү дэвтэрт тэр өдөр бүр хэдэн цагт боссон, юу ийдсэн, ямар дасгал хийсэн, хинтээ уулзсан, ямар үйл ажиллагаанд оролцсон гэх мэтчлэн өөрийнхөө хийсэн зүйлсүүдийг бүгднгийн наривчлан тэмдэглэдэг байсан нь харагдсан. Сүүлийн тэмдэглэл нь цагдаа нарын ирсэн өдрөөс 13 өдрийн өмнө буюу 5 сарын 3-нд бичсэн тэмдэглэл байсан. Тэр өдөр болохоор Лонг Айландаас 32 настай Чвэ Ганхёг надтай ирж уулзсан. Тэгээ бит хоёр хоорондоо баг зэрэг маргалдлаа гэж тэмдэглэсэн байсан. Ингээд цагдаа нар бол Ханилийн гэрт хамгийн сүүлд ирсэн гэж бичигдсэн байгаа. Тэр Чвэ Ганхёг гэдэг этгээдийг бол гол сэжигтнээр тогтоож бүх хүчээ түүний хаана байгааг нь олж илрүүлэхэд төвлөрүүлж эхэлсэн. Энэ хэрэг болохоор магадгүй 2-7 хоног орчмын өмнө гарсан байх магадлалтай юм байна гэж цагдаа нар бол үзсэн. Харин гол яг хэрэгтэн байж магадгүй сэжигтэн болох Чвэ Ганхийг баривчлахад бол нэг олон хоног зарцуулагдаагүй. Чвэ Ганхигийн хувьд болохоор аав ээжтэйгээ 10 жилийн өмнө Америкийн нэгдсэн улсад цагаачлаж ирээд Лонг Айландын Валли Стримд амьдардаг. Тэр анх хүнсний дээли дэлгүүрт ажиллаад дараа нь цуглуулсан мөнгөөрөө JFK нисэх буудлын ойролцоо нэг дээли дэлгүүр хөслөн эцэг эхтэйгээ хамт тэр дэлгүүрээ ажилуулангаа амьдардаг тийм залуу байгаа. Хэрэг гарахаас хэдэн сарын өмнө ойр хавийн байшингууд нь дахин төлөвлөлтөнд орж тэдний байрч гэсэн зарагдсан. Тэгээ энээс болоод бизнесээ бол өөр хүнд шилжүүлэхээс өөр аргагүй болсон байгаа. Тэгээ нүүхээс үер нь бол өөр аргагүй болсон гэсэн үг. За тэгээд үүний дараа эднэр болохоор бизнесгүй болсон учраас нэлээд санхүүгийн хувьд хүнд байдалд ороод явж байхдаа Ханилийн санал болгосноор түүнтэй танилцаж богино хугацаанд мөнгө олох арга байна гэснийхэн дагуу Ханилтай хамтарч ажиллаж эхэлсэн гэдэг нь тогтоогддог. За харин сэжигтэн Чвэг таньдаг хүмүүсийн хэлснээр бол тэр үрээтэй тоглоомд нэлээд донтчихсон, байнга л казиногоор явж байдаг, тоглоомоо сайн мэддэггүй ирнээд маш өндөр бооцоо тавиад сууж идэг байсан гэж гэрчилсэн.
Тэгээ нэг дор бүр 10,000-аас дээш доллар тавьж байсныг нь харж исэн гэж хүмүүс хэлсэн. $4,000, $8,000 зэрэг их мөнгүүдийг бол маш ихээр нь алддаг байсныг нь бас хүмүүс гэрчилж исэн. Тэгээ Чвэгийн хувьд болохоор мөрөөдө тоглоомноос болж нэлээд мөнгөний хомсдолд бол орж нэлээд зовж авсан. Түүнтэй хамт мөрийг тавьдаг байсан хүмүүс нь Чвэг зүгээр л ер нь донтогч байсан мөрөөдө тоглоомны гэдгээр нь таньдаг байсан. Түүнийг яг хүн алхаар зан чанартай хүн байсан эсхийг нь бол сайн мэдэхгүй байх гэж хүмүүс ярьж исэн нэлээ даруй төлөв чимээгүй харагддаг байсан гэж бас гэрчилцгээж исэн. За ингээд цагдаа нар бол мөрдлөгөө явуулсны эцэст түүний хаана байгааг нь тогтоон найз нөхөд гэр бүлийнхнээс нь ингэж байцаалт аваад Лос Анжелес хотын захад орших Commerce казинод байна гэдгийг нь олж мэдээд тэр даруй бол тэр казинод нь очиход Чвэ баруун гараа бүдүүн боолтоор ингээ боочсон тоглоомын ширээний ард тоглоод сууж байгаа нь харагдсан. Цагдаа нар аюулгүй ажиллагааг бодож нямбай төлөвлөөд эхлээд энгийн зочны дүрээр ажиглалт хийж нилээн сууж байгаад 5 сарын 19-ны үүрийн 3 цагт Чвэг ширээнээсээ босон угаалгын өрөө рүү явах мөчт нь түүнийг баривчилж авсан. Тэр үед Чвэд бэлнээр $88,000, $14,000 үн бүхий казиногийн жетон, мөн талигаач ханилын нэр дээр кредит картууд байсан. Баривчлагдсны дараа Чвэгийн хурууны хээ, ДНХ-г нь авч хэргийн газрын уул мөр цустай тааруулан шинжилж үзэхэд бүгд ер нь бол таарч тохирсон. Тэгэхээр таарч тохирсон учраас түүнийг бол шүүхийн харьяалалд шилжүүлэн байцаалтаа цагдаа нар эхлүүлдэг. Чвэгийн мэдүүлгээр тэр мөнгө яаралтай хэрэгтэй болсон боловч түүний зээлийн түүх нь муу учраас энэ тэндээс зээл авахд нэлээд хэцүү болсон гэж хэлж байгаа. Тэгээ ингэж байхдаа бол 2008 оны 1 сард муу кредитийн түүхтэй хүний кредитийг нь одоо сайжруулж өгнө гэсэн тийм зар байгааг нь хараад тэгээд очиж уулзахад бол тэнд ханил байж анх ханилтай танилцсан гэж хэлж байгаа. Ингээд Чвэ ханилын эцэгч нь болоод тэгээд удалгүй ханилаас түүнд сард $30,000 олох тийм ажил байна. Хамтарч ажиллах уу гэсэн саналыг тавьсан. Ингээд тэр хоёр бол хамтарч ажиллаж эхэлсэн. Гэвч ханил амлсан цалингаа бараг өгөхгүй дараа нь бүр уцаач авах болоод түүнээс зүхтаж эхэлсэн. Ингээд эцэст нь 5 сарын 3-нд Чвэ мөнгөө нэхэн ханилын гэрт нь очиод тэр хоёр бол уулзаж ярилцаж агаад хамт клуб ороод дахин ханилын гэрт ирцгээсэн гэж хэлж байгаа. Маргааш оройн нь тэр хоёр ханилын өрөөнд мөнгөний талаар дахин маргалдаж эхэлсэн. Ханил түүний шаардлагыг юусэн анхаарч үзэхгүй байхаар нь Чвэгийн уур маш ихээр хурж компьютерийн ард суугаа ханилын араас ойртон ширээн дээр байсан жимсний хутгийг авч түүнийг хутгалж амь насыг нь хөнөөсөн гэдгийг хэлсэн. Үүнийхээ дараа Чвэгийн цогцыг хүнжилт ороогоо түүний хувцсны шүүгэнд нуусан. Тэгээ тэр шөнөө болохоро яг ханилын өрөөнд хоноод тэгээ маргааш одоо яаж эднийхээс гарч явах вэ гэд яг бодож явах тэр үед нь өглөө хүүгээ дуудах гэж ээж нь өрөөнд нь орж ирсэн. Тэгээ энэ үед Чвэ ханилыг унтаж байна гэж ээжд нь хэлсэн. Гэхдээ ээжийнх нь нүдэнд бол шүүгээний завсраар цохож байгаа. Хүүгийнх нь гар харагдаж ээж нь маш чангаар ойрлж эхэлсэн. Тэгээ энэ үед Чвэ дахин жимсний хутгаа шүүрч аваад ээжийг нь бол маш олон удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн байгаа. Энэ үүмэний үеэр бол мэдээж ээж нь доод давхарт байсан нах зах соог нь чангаар хашгирч дуудаж эхэлсэн. Тэгээ энэ үед Чвэ ээжийнх нь амь насыг хөнөөснийхөө дараа шатаар уруудаж буугаад коридорт явж исэн соог барьж аваад мөн хутгалж амь насыг нь хөнөөсөн гэдгийг хүлээж байгаа. Тэгээ соогийн хувьд болохоор уг нь витамин дайнд оролцож тусгай хүчний ахмад дайчин байсан ч гэсэндээ мэдээж нас өндөр болсон. Тэгээд залуу утга барьсан хүний өөдөөс бол ямар ч үйлдэл үзүүлж чадалгүйгээр амь насаа алдсан. Чвэгийн хувьд соог хутгалж байх явцдаа баруун гар нь халтраад хутганд өөрөө зүсэгдсэн учраас яг тэр гараа боочсон байсан нь бол тийм учиртай байсан. За тэгээ гэрт байсан 3 хүний амь насыг хөнөөснийхөө дараа ханилын өрөөг нэгжиж бэлэн $30,000 хит хитэн кредит картыг нь аваад ханилын BMW машиныг нь жолоодон флашинг руу явж нэг мотелд орж тэндээ хонсон. За ийм байдлаар бол эхлээд хэрэгээ хүлээсэн. Гэхдээ шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр бол гин буруугаа тэр өгөөсгөж эхэлсэн. Би энэ хэргийг юусоо хийгээгүй өмнө нь ярьсан бүх нөө мэдүүлгүүдээ өгөөсгөж эхэлсэн байгаа. Тэгээ энэ нь болохоор угаасаа хэрэгтнүүдийн маш их гаргадаг тийм үйлдэл эхлээд хэрэгээ хүлээчээд дараа нь өмгөөлөгчтэй болоод хэсэг хугацаа өнгөрсний дараа бол бас ингэж хэрэгээ өгөөсгдөг зүйлүүд маш их гардаг. Гэхдээ хэргийн газрын нотлохоонд тулгуурласан яг түүнийг хүн алах дээрэмдэх гэсэн зүйлсүүд нь бол баттай харагдчихсан учраас түүнийг энэ хэрэгт буруутгаад прокурор тэр казиногоос баривчлагдсан ийм жигшүүрт хэрэг үйлдчихгээд казинод очоод тоглоо сууж байна гэдэг нь бол үнэхээр хүний хийх үйлдэл бишээ гэж түүнийг бол буруу шааж исэн. Казинод баригдахдаа түүнд байсан маш олон
хүмүүсийн кредит карт нь болохоор яг тэр нөгөө ханелын хийдэг байсан хүмүүсийн зээлийн түүхийг нь одоо өөрчилж өгнө ч юм уу тэрнтэй холбоотой бас нэгэн леврийн хэрэг байсан гэдгийг нь цагдаа нар илрүүлсэн. Тэгээ энэ хэрэгт нь бол хэрэгтэн хамтарч ингэж ажиллаж агаад тэгээд болохоор муудалцаж хүн амны хэрэг хийсэн байгаа. Хүн амны болон дээрмийн хэрэгт шүүн таслах явцад прокурорын зүгээс чвэ мөнгөний маргаан хийж байх явцдаа жимсний хутга шүүрч аваад ханилыг хэрцгийгээр хөнөөсөн. Улмаар гимээ нуухын тулд гим зэмгүй ээж түүний нахцыгч гэсэндээ амь насыг нь хэрцгийгээр хөнөөсөн гэж хэлсэн. Мөнгөний шунлаас болж нэгэн гэр бүлийн 3 хүнийг зэрлэгээр хөнөөсөн. Энэ бол үнэхээр аимшигтай уучлж башгүй хэрэгэ гэж бас буруутгасан. За харин нөгөө талын өмгөөлөгчдийн хувьд болохоор ханил өгөх ёстой цалингаа өгөөгүй мөн түүнийг яжилж доромжилж мөнгөөр боож ингэж харцжээснаас болсон тийм гинтийн хүн амны хэрэгэ гэж үзэжсэн. За тэгээд шүүх хурал дээр болвол мэдээж бүх баримт нотлохоо байсан учраас түүнд 3 хүний амь насыг хөнөөсөнгээд 2010 оны 12 сард 3 удаагийн бүх насаар хорих ял гэж шийтгсэн байгаа. Нью Жерсид бүх насаар нь хорих ял гэдэг нь бол ер нь бол 75 жилдээ тэнцдэг гэж үзэж байгаа. Тэгэхээр түүний хувьд бол ер нь бүх насаараа л хоригдно гэсэн үг 100 гаруй нас хүрх юм бол одоо шоронгоос суллагдаж магадгүй гэсэн утгатай. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань ингээд энд хүрээд өндөрлж гин. Тэгээд хэрэгтний хувьд бол 3 хүний амь нас хөнөөснөөрөө ингээд бүх насаараа одоо шоронд сууж байгаа гэсэн үг байгаа. За тэгээд миний бодлоор энэ хэрэг дээр бол хууль бус ажиллагаа ажил тэгээд яг одоо энэ мөрөөдөө тоглоом гэх мэтчлэн маш аимшигтай юм хүмүүсийн донтоод гарч чаддгүй энэ зүйлсүүдээс болоод энэ хүн амны хэрэг үүсэх юм шалтгаан болсон. Ер нь бол эцэстээ мөнгнөөс болсон юм аимшигтай хэрэг байна гэж бодсон. Тэгээд ханилын хийжсэн бас буруу үйлдэлүүдээс болж өөрийнх нь ээж болоод түүний нагц хүртэл амнасаа алдах болсон. Маш харамсалтай юм хэрэг байлаа. За тэгээд та бүхэн бас энэ хэрэг дээрээс бусдаа сэрэмжлүүлэх, сургамж авах зүйлсүүдийг олж харсан бол комент хэсэгт бичээд хуваалцаарай. За тэгээ би удахгүй эргээд дараагийнхаа дугаараар та бүхэнтэй уулзцгаая.